оны 1-р сарын 8-ны өдөр ноён уулын орд газрыг ашиглагтай холбогдсон шүүх хурал болох гэж байгаа. Ноён уулын ордыг ашиглагтай холбогдуулан Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнг шүүх төрөх тухай мэдээллийг уламжилж байна. Ноён уулын орд газрыг ашиглахад татгал зөх зүйлгүй хэмээн дүгнэлт гаргасан түүх археологийн хүрээлэн соёлын өвийг хамгаалах тухай болон холбогдох хууль журмыг ностож өртсөн. Тус хүрээлэнгийн 2016 оны судалгааны тайлбарт дурдахтаа цаашид тус компани зохицуултын ордыг ашиглахад манай зүгээс татгал зөх зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна хэмээн тайлбарт дурджээ. Тус хүрээлэн 2016 оны 5-р сарын 15-наас 4-р сарын 8-ны өдөр хүртэл малтлах хийж уурхайн бүсэд мөн орчны бүсэд маш үнцэнтэй чухал олдруудыг олсон байдаг. Гэвч тус хүрээлэн уурхайн ашиглалтын бүсэд олдвор байхгүй хэмээн мэдэгдснээр соёлын өвийн хуулийг ностож өртсөн. Мөн ноён уулыг бүхлээр нь улсын тусгай хамгаалтанд авах судалгааны ажилд оролцохдоо зарим хэсэгт олдвортой газар байхгүй хэмээх өгүүлэлтийг гаргаснаар ноён уулыг бүхлээр нь бус хэсэгчилсэн уурхайн эзэмшигч талд ашигтай байдлаар улсын хамгаалтанд авах сөрөг үр дүн гарах судалгааны үр дүнг уламжилснаар улсын тусгай хамгаалалттай газрыг хамгаалах хуулийг зөрчсөн байна. Мөн 2015 оны 9-р сард Шинжлэх ухааны академийн түүх хүрээлэнгийн доктор Амар Төвшин олон нийтийн хэрэгслээр мэдэгдэхдээ лиценз бүхий талбай түүх археологийн холбогдлолтой дурсгал байхгүй гэдгийг зарласан байдаг. Дашрамд хэлэхэд туссан эрдэм шинжилгээний байгууллага нь 2014 оны тайландаан ноён уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвөд бүртгүүлэх ёстой гайхамшигт олдвортой газар хэмээн тайланданд дурдсан байдаг бол жилийн дараа буюу 2016 онд өмнөх судалгааныхан тайлангаас ухарсны яцсан дүгнэлтийг гаргаж улсын тусгай хамгаалтанд хэсэгчилсэн байдлаар оруулахад тусалж мөн уурхайн орчинд байгаа үн цэнтэй олдвруудыг олсон мөртлөө ашиглалтын бүсд олдвор байхгүй хэмээн мэдээлэл гаргаснараа Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн байна. Ийм учраас түүх археологийн хүрээлэнг шүүхт өгөх мэдээллийг Jack Rutherford сангаас гаргаж байна. Баярлалаа.